Сайн байцгаана уу та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Нэгтлэн бодох бүртгэл банк төгөлдөр курсын явдлын тасарч байна. За, STOS тогтвортой байдлын тодорхойлолтын стандартыг хэрэгжүүлэх нөхцөл байдлын судалгааллын судалгаа хийж гүйцэтгэсэн байгаа. За, сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт түүнээс үүдэлтэй сөрөөгөр дагавар тогтвортой өөрчлөлт тулгарах эрсдлүүд нэмэгдэж, мөн хөдөлмөрийн эрх тэгш байдал, хүний эрхийн асуудал, гендрийн эрх тэгш байдал нь компанийн нийгмийн хариуцлагад чухал үр гүйцэтгэх болсон. За, мөн сайн засаглал, компанийн ил тод байдал, удирдлагын хандлага, авилгын эсрэг үйл ажиллагаа нь компанийн урт хугацаанд тогтвортой үйл ажиллагааг явуулах нөлөөлөх болсон. Тиймээс энэ чиглэлийн мэдээлэл судалгааг хийх ер нь бол ингэ шаардлагатай гэж үзсний үндсээр энэ хүү судалгааны ажлаа хийж гүйцэтгэсэн байгаа. За, энэ болохоор IFRS S1-S2 буюу сүүл гарсан STOS тогтвортой байдлын тодорхойлгын 1-2 дугаар стандартыг ер нь бол стандарт нь дараах стандартууд дээр үндэслэгдэж ер нь бол ингэж боловсруулагдаж гарсан байгаа. За, энэ хүү судалгааны ажлынхаа хүрээнд ер нь бол тогтвортой байдал бонцтой холбоотой түгээмэл ашиглагддаг аргууд болох асуулгын арга, контент анализийн арга, Garnick Fogg индексийн аргыг ашигласан байгаа. За, асуулгын аргынхаа хувьд тогтвортой санхүүжилтийн холбооноос гаргасан бонц тогтвортой байдлын удирдамж болон STOS тогтвортой байдлын тодорхойлолт 1-2 дугаар стандартыг ашиглаж асуулга боловсруулсан. Контент анализийн хувьд муу адил бонц тогтвортой байдлын удирдамж тэгээд хөрөнгийн мэрж бүртгэлтэй бонзын тайлан гаргадаг компаниудын тайлан дээр ер нь хийж үзсэн. За, Garnick Fogg индексийн хувьд контент анализ, тэгээд бонзын тайлан гаргадаг компаниудын тайлан дээр хийж үзсэн байгаа. За, асуулгын аргынхаа хувьд болохоор бонзын тайлан гаргадаг болон гаргадаг компаниудынхаа хувьд ялгаатай байдлаар боловсруулж өгсөн. Ингэхдээ бонзын тайлан гаргадаг компаниудын хувьд ерөнхий мэдлэг, байгаль орчин, нийгэм засаглалын ер нь бол үнэлэх байдлаар ингээ асуулгыг боловсруулж өгсөн бол бонзын тайлан гаргадаг компаниудын хувьд тогтвортой байдлын тайлан гаргадаг хэсэг тулгамж буй асуудал, мэдлэг ур чадварыг үнэлэх байдлаар асуулга боловсруулж өгсөн. Тэгээд мөн асуулгаа мэргэжсэн нэгтлэн бодох бүртгэлийн институтаар дамжуулаад авсан байгаа. За, контент анализийн хувьд гэвэл байгаль орчин, нийгэм засаглал, STOS тогтвортой байдлыг тогтвортой байдал 2 гэсэн ер нь бол бүлгийн хүрээнд кодоо үүсгээд дараах байдлаар ангилж өгсөн. Ингээд Монголын хөрөнгийн бирж бүртгэлтэй бонзын тайлан гаргадаг нийт 14 компани тайлан ашиглаж frequency based content анализыг хийж өгсөн байгаа. За, Garnick Fogg индекс нь болохоор тухайн тайлан судалгааны өгүүлэл санхүүгийн тайлангуудын хэр ойлгомжтой хүртээмжтэй байна вэ, хүртээмжтэй тайлагдсан байна вэ гэдгийг ер нь бол үнэлдэг ийм индекс байгаа. За, энэ болохоор нийт өгүүлбэрийн тоо, буруу үедээ үгийн тоог ер нь бол ингээд ашиглаад хийдэг. За, ийм анализ байгаа. Энийг мөн бонзын тайлангууд дээр хийж өгсөн байгаа. За, судалгааны маань үр дүнд гэвэл асуулгын хувьд компанийн хувьд хариуцлагатай, хязгаарлагдмал хариуцлагатай компани ер нь бол асуулганд маань төлхөө оролцсон байгаа. За, үйл ажиллагааны чиглэлийн хувьд банк санхүү даатгалын компани 34% буюу ер нь бол асуулганд маань төлхөө ингээ хамрагдсан харагдаж байна. За, албан тушаалын хувьд мөн дуу шатны менежерүүд маань төлхөө оролцсон байгаа. За, бонзын тайлан гаргадаг хэсэг гэсэн асуултанд дараах байдлаар хариулсан байна. За, бонзын тайлан гаргадаг компаниудын маань хувьд ерөнхий мэдлэгийг үнэлэхэд ихэнх дуу шатны менежерүүд маань бонц тогтвортой байдалтай холбоотой энэ сургалт семинарт ингээ хамрагдаж байгаагүй өөрийн мэдлэгээр ер нь бол ойлгож авсан. За, тэгээд энэ чиглэлтэй холбоотой стандарт өргөм журам нь ер нь бол ойлгомжтой бус байдаг гэсэн ер нь бол хариултыг өгсөн. За, тэгээд байгаль орчныг 56%-тай, нийгмийг 58%-тай, засаглалыг 75%-тайгаар тайлгнаж чадаж байгаа гэсэн хариултыг өгсөн байна. За, бонзын тайлан гаргадаггүй компаниудын хувьд гэвэл 84% тогтвортой байдлын тайлан мөн гаргадаггүй, 8% тогтвортой байдлын тайлан гаргадаг. За, 8% нь болохоор бонз тогтвортой байдлын тайлан болон IFRS S1-S2-ыг хэрэгжүүлэхээр, тайлгнахаар ер нь бол тусгай баг, стратеги бодлогоо ер нь бол боловсруулад ажиллаж байгаа гэсэн хариултыг өгсөн байгаа. За, мөн адил энэ чиглэлийн мэдээллийг яагаад тайлгнадаггүй вэ гэсэн асуултанд энэ чиглэлийн мэдээлэл нь хомс стандарт удирдамж нь хангалттай ойлгомжтой бус зарим дата мэдээллийг ер нь бол цуглуулгад хэцүү, хэмжилт хийхэд хэцүү. За, мөн мэргэсэн болсон хүч тутмаг гэсэн хариултыг ер нь бол төлхөө өгсөн. За, контент анализийн маань хувьд гэвэл тогтвортой байдал 1-2 маань ер нь бол Монгол улсад яг ингээ хэрэгжиж эхлэегүй байгаа учраас байгаль орчин, нийгэм засаглал гэсэн бүлгээрээ ер нь бол тайлангууд дээр контент анализ хийсэн. За, инхэд ер нь бол байгаль орчны үзүүлэлтүүд маань мөн дутуу ингэж тайлангдсан харагдаж байна. Тэн дундаа уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн ялгарл, эрчим хүчийг ер нь бол ингээ хэмжилт хийж тайлангахад ер нь бол хүндрэлтэй харагдаж байгаа нь энэ үнд ингээс харагдаж байна. За, Garnick Fogg индексийн хувьд ард даатгал маань ер нь бол олон нийт хөрөнгө оруулагчдад ер нь бол ойлгомжтой, бүртэмжтэй байдлаар ер нь бол тайлгнагдсан байгаа нь харагдаж байгаа бол SUVZ компани хувьд маш хүнд академик түвшинд ер нь бол тайлгнагдсан. Энэ нь ер нь бол илүү
академик, магистрийн төвшөнд ер нь бол ингэж тайлбарлаж ойлгомжтой хүртээмжтэй бусаар тайлбарлагдсан байх нь харагдаж байна. За мөн энэ юу програм дээр позитив, негатив мэдээллийг ер нь бол тайлбарласан байдлыг үзэн. За тэгэхээр Төрийн банкны хувьд өмнөх оноосоо одоо энэ оны мэдээлэл нь буурсанч гэдэг юм уу, зарим мэдээллийг илүү одоо нэмж тайлбарлаж чаддаг болсон одоо байдал ингээ харагдаж байгаа учраас илүү позитив мэдээллийг тайлбарласан гэж авч үзсэн. За 90%-ийн хувьд гэвэл ер нь бол ихэнх мэдээлэл буюу байгаль орчин, нийгмийн шалгуур үзүүлэлтүүдийг тайлбарнаагүй орхигдуулсан. За энэ чиглэлийн мэдээллийг хэмжилт хийж тайлбарлахад хүндрэлтэй байгаа гэсэн хариултыг өгсөн. За мөн өмнөх оноосоо энэ оны үзүүлэлтүүд нь одоо буураагүй ч гэдэг юм уу тийм учраас ингээ позитив, негатив мэдээллийг илүү тайлбарласан гэж харагдаж байна. За судалгааны маань үр дүнд гэвэл бонс доктортой байдалтай холбоотой стандартуудыг түүхэн хөгжил, үзэл баримтлал, өнөөгийн нөхцөл байдал, Монгол улсад хэрэгжиж буй бодлого, эрх зүйн орчныг судалж үзсэн. За судалгаанд маань Монголын хөрөнгөний биш бүртгэлтэй бонзын тайлан гаргадаг компаниудын тайлан болон мэргэсний эхлэн бодох бүртгэлийн институтаар дамжуулаад энэ судалгаагаа хийсэн байгаа. За ингээд асуулгын үр дүнд гэвэл бонс доктортой байдлын ойлголт, стандартын талаарх мэдлэг зарим байгууллагад тутам хэвээр байгаа. За тэгээд тайлан бэлтгэхэд хүний нөөцийн чадамж, бодлого, стратеги, дата цуглуулалт, дүн шийдвэрлэлийг хийх чадамж хязгаарлагдмал хэвээр байна. За мөн байгаль орчны шалгуур үзүүлэлтийг тайлбарлахад хүндрэлтэй харагдаж байна. За контент анализын маань хувьд гэвэл мөн байгаль орчны шалгуур үзүүлэлтүүдийг одоо тайлбарлахад хүндрэлтэй харагдаж байгаа бөгөөд тэр дундаа эрчим хүч, төлөмжийн ялгаар угаар амьсгалын өөрчлөлтийг илүү тайлбарлахад хүндрэлтэй байгаа нь ер нь бол ингээ харагдаж байна. За бонзын тайлан Ганифог индексийг болохоор ер нь бонзын тайлан гаргадаг компаниудын маань тайлбарын гэвэл бүгдээр 13-аас дээшээ буюу одоо ойлгомжтой бус, хүртээмжтэй бус, нарийн төгтөй байдлаар тайлбарлагдсан харагдаж байна. Энэ тухайн тайлбарлал нь олон нийтэд одоо хүрэхэд одоо хэцүү байгаа, ойлгомжтой бус байгаа харагдаж байна. За энэ судалгааны маань дүгнэлтээр Монгол улсад стокс доктортой байдлын тодорхойлохын стандартыг одоо хэрэгжүүлэхэд одоо хангалтгүй хэмжээнд байгаа харагдаж байна. Цаашдын чиглэлийн мэргэсэн болгосон хүч одоо бэлтгэн сургалт семинаруудыг оруулж хууль эрх зүйн одоо бодлогыг илүү боловсронгуй болгох зүйтэй болов уу гэж үзэж байна. За анхаарал хандуулсанд баярлалаа.